За сайн залуусаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ EBC брокер дээр данс нээс сурна. Тэгээд би сүүлийн үед хайж байгаад маш боломжийн брокер болсон байгаа. За тэгээд юугаараа боломжийн бэ гэхээр unlimited leverage буюу хязгааргүй хөшүүрэгтэй. Дээрээс нь яг хаан банкныхаа QPR өдөртөө орлого зарлага авчдаг. За мөн дээрээс нь яг Visa card криптогоорч цэнгэлж болно. Хамгийн гол зүйл нь спорт буюу монголог төлөөлөгчийн газартай энэ офс дээр нь очиод асуудлуудаа шийдвүүлж болно. Эсвэл утсаар холбогдоод асуудлуудаа шийдвүүлж болох байгаа. Мэдээж хэрэг спритэн дээр бол маш бага сприттэй. Тийм учраас ямар ч брокертой өрсөлдөхүйц ийм даваа талуудтай байх нэ. За тэгвэл дансаа нэх бүгдээрээ яаж нэх үг гэхээр яг энэ видеоны тайлбар хэсэгт байгаа данс нэх линк гэсэн дээр дарчна гэсэн. Дараад за тэгээд яг бүртгүүлэх хэсэг гараад ирнэ. За тэгвэл бүртгүүлэх хэсэг дээр бүгдээрээ register гэж дараад за тэгээд дансаа бүртгүүлээд эхэлчихнэ. Register дарсны дараа усны дугаар мэйлээ хийн. За тэгээд нууц үгээ хийн. Үүний дараа мэйл руугаа код явуулнаа. За мэйл дээр нэг код хүрээд ирнэ. За тэгвэл тэр кодыг тэр get code гэдэг хэсэг дээр хийснээрээ дараагийн бичиг баримтаа баталгаажуулах хэсэг рүү орно. За бичиг баримтаа баталгаажуулах хэсэг дээрээ бүгдээрээ дараад иргэний үнэлтийнхаа урт болон хойтлын зургийг бүгдээрээ хийгээд өгчнөө. За зураг нь болохоор гараар дарцсан зураг байх хэвээр. Үүний дараа регистрийн дугаараа бүгдээрээ бичиж өгнө. За тэгээд регистрийн дугаараа бичиж өгчөөд гэрээ хаягаа хийн. За тэгээд next дарсныхаа дараа мэдээж хэрэг нөгөө гэрээнүүд байгаа шүү дээ. Эрсдлийн сануулгууд байгаа. За тэгэхээр эдрийгээ бүгдээрээ би уншсан, зөвшөөрсөн гэж дээр нь дараад за тэгээд submit-а бүгдээрээ дарчихна гэсэн үг. За үүний дараа яг баталгаажуулалт нь баг 1 минутын дотор хангалттай болчихно. За ингээд яг арилжааныхаа данс буюу аккаунтыг бүгдээрээ нээн гэсэн үг. За энэ дээр бол мэдээж хэрэг MetaTrader 5-аа бүгдээрээ нээгээд эхний ээлжийн төвшүүрэг маань 1000 хүртэл байгаа. За цэнгэлснийхаа дараа хөшүүргээ unlimited болох сонголт нь гарч ирдэг шүү. За ингээд өөрийнхөө нууц үгийг болон investor password-а хийгээд өгнө. За investor password дээр болохоор яг үндсэн нууц үгнээс өөр нууцыг хийгээрэй. За тэгээд greet now гэж дараад болсон. За ингээд бүгдээрээ MetaTrader руугаа ороод арилжаагаа хийчихнэ гэсэн үг шүү. За цэнгэлт таталтын хувьд бол мөн маш амархан. За deposit гэдэг дээрээ бүгдээрээ дарчна. Deposit дээрээ дараад QPay гэдгээ сонгоод за тэгээд яг нөгөө хаан банкаараа QPay уншуулад ингээд цэнгэлтээ хийчихнэ. За ийм байн залуусаа тэгээд амжилт хүсье.